бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Би та бүхэнтэй өнөөдөр Хүсэл аймгийн Мөрөн сумын Эрдэнэ талаас ахлбар сургуулийн 202 дахь кабинетаас мэдчилж байна. Би яг энэ ангид сурч төгссөн. 11 анги дүүргэсэн. Тэгээд манай анги уг нь олимпийн кабинет гээд их гоё тогтчлолтой анги байдаг гэсэн. Тэгээд сургууль машин заалтаа болоод кабинет маань тийшээ гинүгээд тэгээд хан дээр байдаг гэсэн гоё зүйлсүүд нь байхгүй болчиход нилээ өөр харагдаад би сая ангиа хараад тайсангүй. За өнөөдөр би та бүхэнтэй нэг эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг бичлэгээр уулздаг юм билээ гэж бодож байсан. Гэхдээ би тэр бичлэгийг арай өөр газар хийсэн дээр юм шиг байна. Яа тэгэхээр би ангиа ингэж өмөлөө шугалтчихэд гэсэн болохоор ингэж цуурайтдаг гэдгийг мартчихж. Цуурайтдаг байсан болов эсвэл мартцсан бол амарсан өөр болчих. За дараагийн нэг зүйл болохоор би ийм бүх форум өмсдөг байгаагүй. Бид нэр хүрэн форум өмсдөг байсан. Би өндөрдүүлэх форум өмсдөг. Форум олохоос залхуураад. Би санаарч хэдийн нэт юм ярьж байгаа. Тэр хаалга давж таахгүй юу? Бид нар 6 дугаар ангида эхлээд энэ доотлын нийт давхартай гэж байгаа. Тэгээ 6 дугаар ангида бид нар нийт давхрыг Манай багш чинь магш тусахгүй тэгээд багш шин өөрөө яг манай одоо экстрэг талтай самбарын нөгөө талын ханд манай багшийн үрээд гэсэн. Бид амар өмөлдөг ангар амар өмөлдөг. Бараг дааш тээ. Тэгээд манайх нийт давхарт ингээд шалмаа ингээд модон шалаад гэсэн. Тэгээд бидэд ингээд ангиа цэвэрлээрэй гэл багшиг хажуул дээр наамч багш нуруу орч тэр гэл бидэд ингээд тоглоал гэл би ангийнхнаа ааж гэлсэн чил самраа халчууш багшиж чадахгүй ингээд баа заал усаа ингээд шалаар хасгаад тэрийг ингээд харчуурчаад ингээд зургаар ингээд жоох хөвгт ингээд тоглонгоо угааж чадахгүй. Би жоох юм хийхгүй залхаараа байжсэн. Тэгсэн чинь намайг тэгэхгүй тэр мөрөн чи ингээд юу ч хийхгүй байна чад самраас асуучих гэхгүй. Тэгэхээр би өөдөө тэгээд гэл мэдэлж байгаа л ингээд нөгөө самраасаа ингээд аваад гарч идэхгүй. Тэгсэн чинь ингээл гараал хайсан чинь манай анги охин оюука ингээд ухаалтсан ингээд зэвчээд өгөхгүй. Тэгэхээр би яана манайх оюука ухаалтсан байна гэсэн. Тэр нэгсэн цаацтал одоо яана мана гэлээ бүү юм болдог хгүй. Тэгэл ингээл яг мах юмчдаа томотго гэлсэн. Нөгөө 6 дугаар анги ингээл хөөрөл ингээл ажилласан чинь оюука ингээл нүрээ ингээл тарцсан ингээл орж ирдэг хгүй. Ингээл ингэсэн гэл орж ирдэг хгүй. Тэгээд яана зөвгөр би сая би чамайг нэг ухаалтсан байсан чи харсан байхгүй. Би ангийнханд орж ирээд хэлсэн мэсэн гэл тэгсэн чи оюука ингээл гэсэн. Натур ингээд ойкай амар гэдэг байхгүй. Гэсэн ингээд уусаад тийж хардаг гэж харсан. Йой, чи намайг сая өөрөө хаалгаар зөхиод унгаацсан байдтэй гэж бодъё. Би зүгээр л нөгөө би тийм мэдгүй ингээд ойкай ингээд хаалны гадна ч ингээд арчаад угааж байсан байна л та. Тэгсэн чинь би яхад дальж байгаа л нөгөө хөөрөөд гарахтаа анзаарахгүй ингээд хаалаар хүүхд зөхиод унгаасан гэсэн унжаагаа сонсохгүй хүүхдэд амар шаагдлаад унжаагаа сонсохгүй тэгээд унцсан ингээд байж байгаа хүмүүс ухаалтаа унцч гэж өөрийгөө унгаасан гэж юусэн бодохгүй. Тэгээ ингээд сонсон. Амар ч 6 дугаар ангид бол нэр үнэхээр алаатай байдаг. Би нөгөө өндөр тэгээ ангиас би 2 дугаар байсан. Тэгээ би тэрэндээ чонд дургуй байсан юм аа. Тэгээ өндөртэй их дургуй байсан тэр үедээ. Манайхан тэр вакциныг тариулсан. Би тариулаагүй. Тэгээ ганцаараа яваад тариулах болдог хгүй. Тэгээ эмчээ өрөөсөн чинь сувилагч нар намайг хөрдөл гэсэн мөхлөлт надад тэр үед таалагдахгүй байсан. Өө чи өстө өндөр гонгорын удмаа яасан өндөр юм өстө өндөр охин байна тэр гэл. Тэгэл том болоо гой мисалаар тэр гिचгүй гацгач юм. Би өөрөө би аяг муруугаар ингээд доошоо харцсан ингээд тэр эмчээ өрөөс гарч ирсэн байхгүй ингээд доошоо харцсан. Тэгсэн чинь ингээд харсан чинь тусал цусаад ихгүй. Би нэмэрэг байсан. Тэгээд нилээ авч дахиад цус. Тэг би бүр гахаад хүүхдийн биний мэрэг нэвтэрнэ гэж яриад байдаг. Ингэж л нэвтэртэй боддог гэж боддог байхгүй дотроо. Тийш боддیں۔ Тэгээд ингээд гахаад явж байгаа нэг том тусал цусаад байхгүй. Тэгэл их юм бодог байж байгаа. Тэгэл хичээл мөчөөл орвол ингээд эзэнчил манай анги багш урдлаа гэж боддог. Яаж байгаа та нар гэл ингээд орж ирэл. Тэгсэн чинь манай анги нэг байна. Ижичний нэмхээ бэнт тэрэг толгойгоор орч чи ижний жижигхэн ягаад би орцсон. Баг юм болов гээд ангиц орч ирчээ багшаараас ингэсэн орж ирдэг байхгүй. Тэгэл багш яаж байгаа та нар нэг ингээ аллаа штэ гимтэлээ штэ нэг ингэж өмөлж өгөөд ингэж ямар мэдээ гэж багш цагаан байхгүй. Тэгэл бидэд гайхаад би энэ юу гэсэн мэдэхгүй юм чи. Би аль яасан бол та гэл ингээл яаж гэлжсэн чи. Манай анги тэр байна. Амар азгүй заяа. Би ингээ азгүй ч гэж яхаа шааж юм дээ. Тэгсэн чи тэр бас амар сэтлэхгүй байна байхгүй юу. Тэгсэн чи ингээл нөгөө пеналаа ингээл шидсэн байл та уурнаар таш шидсэн чинь
ингээ пеналла их шидсэн талд нь цахилгаан нээж тараа. Цахилгаан нь ингээд хагас нээгдсэн байж тараа. Нээгдсэн талд нь талаадынх нь зөндөө маш пенал нутрыг дээдлэх нэг үзэг байж тараа. Үзэг нь зеро үзэг нь бас таглаагүй байж тараа. Ингээд шидсэн чинь тэндээс тэр зеро үзэг нь ганцаараа сугаарч гарч ирж таарад. Ганцаараа цайлж таарад. Тэгснэ ингээд зогтцгстэй. Ингээд дожоос тэгсэн чинь манай юм байна ингээд шоконд ороод ингээд шоконд ороод тэнгүүтээ тэгээ артаа гараагүй. Тэгээ явж байсан цасан тэр манай ингээ хүүхдээ цустай юм байл та тэгээ загнуулаа. 6 дахь ангид ерөөсөө аюу паянтай гэсэн байхгүй. Энэ 6 дахь ангийн хүүхдүүд бол тэгээд өдөр болго адал явдал. Гэсэн сая тэр өмөлдөг байна шүү дээ. Өцчихвэл манай уусал би ч амар өмөлдөг хүүхдээс юм. Маа 6 дахь ангид түмэж хургаж эхэлжсэн чинь тоглож ясна яг миний цааш зогчдөг байхгүй. Тэгээ амар өвддөг шүү хүүхдүүд. Амар өвддөг. Тэгээд бүр ингээд шууд ингээд хоёр нүднээс нөлмс ингээд урсдаг хгүй амар өвтгөл шууд байлаа. Тэгээ шууд нөлмс урсаал. Тэгэл ингээд бүр яа мэдгүй ингээд яжсэн чинь нөгөөх мань намайг хараа шоконд орсон. Тэгснээ бас яа мэдгүй. Тэгснээ ингээд гөлөж наашаа ингээд харж харжсан би ингээд уйлаад байгаа шүү дээ. Хүлээж харж харжсан. Яах вэ ихүүч байхгүй зэ. Харж харжсан. Иргэж харснаа яваад үтээ. Тэгээ карма гэж байт юм байлаа. Тэгээ би яг энд заяа. Одоо яг энэ чи би ингээд том болцсон нэг хөгөөдөө зохиж чадхаа болцсон маа штэ. Тэгээ би хөгөөдийг ерөөсөө халааддаггүй байсан юм. Тэгээ би хөгөөдийг нэг бол ингээд шилмийн нуртлуу нушгэлцдэг эсвэл ингээд дал руу хараадах цаа зөгтөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд түшгэлэх гэсэн чинь өөрөө ингээд хавчгаан чинь ингээд энд ингээд хавчганаад ирсэн. Өөрөө ингээд байр хөдлөйсэн байхгүй юу. Тэгжсэн чинь ингээд өшгөлсөн чинь ингээд хөдөлж таарад. Тэгсэн чинь би юу яг үнэндээ юу болоод ерөөсөө айлаагүй. Ингээд шууд л өвдөг дээр ингээд сөхөрж унаал. Тэгснээл ингээл орилол, чарлал, тэгснээл бас ирэл ингээл үсчээл би болоод аалгаа би шоконд орсон. Тэгснэ ингээд коллеж ингээд харж харжсэн аа явах гэсэн. Тэгээ karma is real гэж бодоод тэгэл. За үнэхээр л тэгээ karma гэж байдаг юм байна оо гэж бодчихсон. Оноо ингээд тэмүүж ингээд байна гэсэн. Тэгээ тэмүүж төгсөөгүй шилжчихсэн л дээ. Тэмүүж аяг хөөрхөн ааштай. Ихчтэй болохоор тэмүүж аяг хөөрхөн ааштай тэгсэн чинь манай ингээд дүмж 6 ангид орсон жил амар том кактустай ангид орсон байхгүй юу? Том кактустай. Томтой өргөстэй гэсэн жил. Хүүхдээ тэр өргөсний авлыг нэг хатгаал олж өгөхгүй гэл. Гэсэн чинь би бол ангийн ирлэг байгаа штэ. Хүүхдээ бүгдийн задч чинь тийм болохоор над руу хинч тайхгүй. Тэгээжсэн чинь манай найз их шиг ингээд ирснээр станери тэр мөрөө намагс темка ингээд татгацсан ингээ хатсан амар өвцөн ингээд лад найзтай ховлдог хгүй. Тэгэхээр ямар ч юм байна гэл бүх өргөс дууссан байсан юу? Тэгэл темка дээр орчих чи миний нэ яа тэгээд гинэ гэл авир таварсаж темка өргөсөн хайгаад гэхгүй. Тэгснэ яасан чамайг хатгаагүй миний бураалаа гэл авир тавардаг хгүй. Тэгс чи би яагаад тэгснэ үгүй гэдгс чи намайг ангийн тэр эсрэгдлийн болон руу бүр ингээд өргөсөөрөө айлгаж шахаад би бүр ингээд асар жижигэрч штэ энэ хүмүүний ирлэгийг бүр ингээд агшааж байгаа хгүй. Тэгээ бүр ингээд амар ингээд жижигэр би тэгхгүй гэж чаад тэрэндээ ингээд аюу гэж ялагдсандаа амар дургуурал судлаас тэг байг нь юурдаг гэсэн хэрэг байл. Дургуурлаад чи ширэндээ нүргэсэн. Ирэн мохоогоо шинээрээ. Тэгэл аваал нөгөө өргөс олсондоо амар баярлал хөөрөл ингээд хатгсан чи темкаг бүр аюу юм баримжаагүй амар гүн хатгсан юм шиг байгаа. Тэгсэн чинь темка ингээд эргэл над руу ингээд хардаг байхгүй. Тэгсэн ингээд тэгэл хараад тэгснээр ингээд бүр нөлөөлсөн зэлгийн зинг шарснаа л харахаар би ингээд амар айдахгүй тэрхэн зур ингээд та инээж ингээд тоглосноо ингээд амар айсан чи темка шарснаа л амар ууралсан гэснээр яна юу гэх юм болоо гэдэг хайж би ээжтэй хэлэндээ заяа гэж бодсон. Би тэр үед ихтэй ээжтэй хэлэндээ гэж хоолоогүй л дээ. Дотроо л яна темка ээжтэй битэл хэлээсээ ээжтэй хэлээ яг халуусаа маргааш халуусаа гэж амар айгаад тэгээ маргааш нэрсэн чи темка ээжтэй хэлээг байсан. Тэгээ 6 дугаар ангийнхан 100 би тэд ихэд гэхгүй. Яарах уулрах алхах юм аа. Тэгээ алхчихсан аа. Би бүр яагаад юм маа нэг юм бүү мэд. Тэгсэн чи ингээд тэгэхэд аягүй гоё юм түлхдэг хүчтэй аягүй гоёс ахгүй. Тэгсэн чинь ингээд явж байгаа. Би тэд ингээд бүгд ууланд алхах явж байгаа шүү дээ. Тэгснэ. Ингээд доош харсан чи уцаад гэхгүй. Би уцааллаа гэдэг арилжчихснаа санд шүү дээ. Йоо тэгсэн чи юу яриа тэнэглээд ам ба юу гэж энэ түүний манайхны иргэний уцаа шүү дээ гэж. Гэтэ би тэгтээ тэрхэн зургийг клэр уцааллаа гэж арилжчихсан санд. Тэр үед ёо би тийм үйлдэл хийжсэн байх та гэмээр. Жойн хаад гоё дурсамжуудыг сануулсан доо бичээрэй хүмүүс уншаад энэг бигээс уншаад энэ. Тэгэл бас тэр нэг анги угааж хаад заяа манай үеэл ингээд нөгөө тэг үгийн сайлгаа юм шиг манай ах. Тэг чи надад зайлч гэдэгсэн байхгүй тэгсэн чинь нөгөө зайлаад ингээд асгадаг штэ. Тэрийг ойлгохгүй ингээд явах зайлахаар ойлгосон. Ингээд
юу нэ гэдгсэн чинь зайлчхаа гэсэн чинь нууд нэг амар гахсан. Би хараа зайлтыг чи өөр зайлахгүй гэсэн чинь чи юун сүртэй минийхээ зайлал хачаач тээ. Чи зүгээр зайлчаач тээ гэдгсэн чинь амар гомдоод байгаа байхгүй юу ингээд зайл хийдэггүй яаж юм хийдэггүй хэлж чадчих ингээд амар гомдоод байгаа байхгүй юу. Зайлгүй хөөе. Тэгээд тийм сандж шүү. Тэгээ би ахтай за жоохон өгний очир болох байна да. Энэ хоёрыг жаа очир олноос гэж одоо би хэлчихгүй байхгүй чамаг ингэж гэж байна гэж ерөөсөө хэлэхгүй. Би одоо тэр хоёрыг маргалаад байгаа хүмүүс ингэ анзаарах би анзаараад тэгээ өгн ингэ зайл майл хийдээрээ да буруу ажиллагааг мэдээд байгаа штэ би. Манай нөгөө найз эмэгтэй болохоор ойлгохгүй байхгүй юу. Ингээд зүгээр зайлч гэдэг зайлчхаа л юм ойлгоно гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд өөрчн гоё юм байдаг лээ. Манай чамаагч танаа бидрийг ингээд нөгөө нэг буудаал энэ урд гаргаал нөгөө шинэ үг асуудаг гэсэн баггүй хичээлээ өмнөх хийдэг манайд тэгсэн чинь багш ингээл би ингээл өгөө зэжилтүүд иргээл багш би ингээд багш юус тоод байхгүй юу тэгээд ингээд яг цээжлээ өгөө хулмаагаад байж байгаа эдэр мөрөн гараад тэгсэн байхгүй тэгэхээр багш намайг ингэж мэдэм гэж бодвол би яг цээжлээ өгсөн багш би гэсэн эдэр мөрөн гараад гэж бодтыг тэгээд багш нэг юм төрлөх хэмзүүн инстинкт гэж байд юм шүү. Тэгээ багш мэдрийг загнахтаа ингээд загнахтаа та нар яагаад ингэж байгаа та нар ингээд бидний үед хүүхдүүд ингээд нөгөө ингээд өлөн гээд нэг ингэж гартаас ахгүй энэ тийм ингээд нууц гарч өлөн гараад ингэж тэрийг олж хардаг. Тийм сохот бүгд ингээд багш өдрөл хараад тэр эрэт санагддаг. Тэгсэн чинь би аюу болон факт хэлчихсэн байна. Тэгээ би ингээд хаяа суудаг байгаа шүү дээ. Тэгээд математик орчихсон чинь манай математик багш аюу зөөлхөн багш эмэгтэй багш ахгүй амар зөөлхөн бараа загнав. Тэгсэн чинь ингээл би ингээ арай л энд үл яриадсан шүү. Тэгс чи багш надад бол хөө итэр мөрөн гэл ярьжсэн чинь хөө итэр мөрөн гिचмээ ингээл гэрэн нуур тэр яг хагалж орж ирэл би бүр амар ингээ дайгаал яасан багш гэж би ингээ босоод ирдэг хгүй тэгсэн чи багш тэгөө нэгүү гэдэг хгүй тэгэхээр би ингээ юухгүй ойлгохгүй ингээ юу гэсэн юм бол та ерөөс өмнө хэрэг зоосгүй шүү. Тэгээд тэгөө нэгүү гэдэг хахад тэг гэлдэг хгүй тэгсэн чи ангаараа тэрх хэдлээ нэгээл тэгс чи багш амар бол өө тийм үү те тиг нэг хоёрыг тийг нэг болцсон юм уу те гэл тэгээд бас багш ингээд яагаад ч юм дэ тэр жилээ тэгдэгс ингээд их завсарлаан таарал гэж хоцорж орж ирээд ланаа их завсарлаанаараа багш ордог гэсэн байхгүй юу амар л багш тэгээд багш ингээд багш гэхдээ их зөөлхөн заяа амар загжлах айгүй зөөлхөн загнадаг тэгсэн чинь нэг өдөө бүр айгүй балаа юм болдог байхгүй би ингээд хоцроод орж ирээд тэгээд даажтай зогсооцсон юм найз таа манай найз жижиг тэгсэн чинь би тэр хоцрол орж ирээд лсэн чинь чи яа хоцроод идэм бэ та хоёр дандаа миний жилээр хоцорж байгаа яа хоцорсон гэж асуудаг гэсэн чинь би тэр багш битэр наалаар гэлдэг тахгүй гэсэн чинь яа даа намайг харахаар чи шээч өрөөд байна уу гэж тэгсэн чинь нөө яа чи хүүхдээсэн болоо амар инээ түрээд багшийг тэгж хийсэн инээ түрээд манай багш тэгж хэлэх юм биш байхгүй инээ түрээд тэгээд яа ингээл амар инээдэ төвчсөн ингээл доош харсан ингээл инээдэ гүрээвлээдсэн чинь энэ манай найз хажууд инээгээд хахаар амар дагдаг штэ гэт нүг гэдэг ихгүй бүр амар ядаргатай тэгсэн чинь тэгж хаал ингээл яа ядаргаач яах гэдэг нэгээд авуулах гэд ингээд хардаг ихгүй найз руу тэгсэн чинь манай найз ийшээ харцсан ингээд над руу биш бүр ингээд хажууд хэрэг харцсан ингээд инээдэг ихгүй тэр юу хаад нэг юм бол ямч бодохгүй ингээд харсан ч үү манайгийн багшаа хэмжиж бүр багш ажиж идэм бүр ингээд тэмээ хөвж байгаа юм шиг зөө бүр өрөөнөр тэгсэн чинь би тэсрээ тэрнээс хойш юу болсон санагдсан л дээ. Тэгтээ тэсрээ инээсэн багш амар уурлажсэн. Тэгтээ манай багш зүгээр тийм болохоор дааж инээсэн. Одоо манай тэр хоёр хоорондоо хэрэлцэн л дээ. Тэгэхэд үер хийчихгүй байсан. Би тэр байр маяр салцсан. Би хишгээтэй зогсоож байсан байхгүй юу? Ард ихөөш одоо нөхөр нөхгүй хишгийг нөхөр нь ихөөш тэр хоёр сууд байсан. Тэгсэн чинь хишгээд засалгаагаар хойлоо юу арай гэдэг тэгэхгүй юу? Цайна газар аваармаа гэх. Тэгснээр үндэг хийдэг гэсээр үндэг чансуун гэдэг тэр үндэгний дотор шар наваан болцсон байсан байхгүй юу? Тэр нэгтэй тэгээд ингээд эдцэн тэгсэн чинь тэр нэг ийм үнэр байдэн шүү дээ нэг үндэгний үнэр тэр муудсан байсан байхгүй. Тэр үнэр амар хонортой. Тэгээд би тэр мэдээд менцж ажиллаад орж ирсэн. Менц ажиллах менц аваад орж ирсэн байхгүй ажиллаа гэсэн. Тэгээд тэгсэн чинь төгөж орж ирсэн чинь. Их хүчтэй гэхгүй. Гэтэл би таарыг тамаас үл орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь юу мохоо нэртэй гэдэг байхгүй гэсэн чинь би ерөөсөө нөгөө нэг хэсэг мартсан зэ. Юу нэртэй даамалмал гэсэн чинь хишгээ нөгөө яварснаа гэсэн. Мэд сүгдээ. Би тоороос нэртэй дэсэн байлээ л тэр нэг муухай өнөрөд би болохоор тэрийг мартсан. Тэг чи манай нэг санацаа мэдсэн.
Чүгдээсээ санаад байдаг шүү. Би тэр үед тэгтээ тэгж хэлдэг байсан юм аа. Би амар хүүрээ гуйлах ч ингэж амар хэлдэг байсан юм байна. Ингээд чин сэтгэлээс надаа тэр муураж яг нь ямар муухай юм бэ гэдэг дэх хуу. Тэгсэн чи би тэр үед нөгөө зүгээр рефлекс болцсон. Тэр хинийг хараад хэлж байгаа биш шүү дээ. Тэнгүүтээ хинээр ямар амар муухай хэлдэг юм бэ би болж ирсэн баггүй. Тэгсэн чи яг тэнд байгаа залхуур дээр би нэг хуцаас нэг хэлэх гэж болтгүй. Өө хүүрээ гэд би тэгдэг хгүй юу. Манай ингээ үүрээ гэдэг хөө. Яс ингээ хүрээд ирдэг. Тэгээ би ихтэй хэлээгүй л дээ. Тийж ярьжсэн хэлээгүй. Тэгсэн бол боомлох. Гэтэ яг ингээ ангидаа ороод ирсэн чи амар олон инээдтэй юмнууд санаанд орж игээд байна. Зөндөл юм. Бас англи хэл дээр зөө. Энийг л бүгд санаж сандах. Ингээл багш ингээд бас текст ингээд хэсэг хэсгээр уншуулдаг гэсэн байхгүй юу. Тэгээ уншиж цацал хэлдэг гэсэн. Тэгээ ингээд уншижсэн чинь манай юм байна. Тэр манд жоохон англитэй тийм сайн бишхгүй. Гэтэ аюу сайн уншаад байхгүй. Тэгээд өө мундаг гэж тэгэл багш маань уншууллаа л гэсэн. Тэгээ бид төлөө хэлээдсэн чинь нөгөөх маань ингээд уншижсэн аа нэ гэдэг байхгүй. Гэсэн чинь багш юу нэ гэдэг. Аа нэ гэдэг гэсэн чинь бид нэг анзаарах болсон зэ. Нөө ингээд сонсоод төсч. Юу аа вэ? Наа чи one гэж байгаа зү гэж яа. Чад өдгийн дээр чи нэгийг дааж бидгүй байх та яа тийм үү. Багш өгнө аим өө мундаг өө сайн гэж аяа тийжсэн чи баг. Аа нэ гэж хэлдэг юм баг. Ой нэт дээр чи гэдэг лээ. За ингээд инээдтэй зүйлс болон туршламжуудаа үгээр тусгая бичлэгийн маань дуслалнуудсанд баярлалаа. Тэгээ миний хувьд болохоор би хүн хэрвээ өнгөрсөн зүйлсээ мартчих юм бол амьдраагүйтай адилхан болно гэж боддог. Тийм болохоор сайхан туршламжуудаа бусадтай хуваалцаж, дахин тэдгээрийгээ сэргийн санаж ингээд тэр аз жаргалтай хүчүүдээрээ дахин аялдаг байгаарай. Тэгээд баяр таа.